Гамин цэргийн ирлэг болж явсан сайн хулгай Цэрэн Дондог. Дорногов аймгийн уугуул Ахмад зохиолч Сономын чулуун шилийн нэрээр сайн хулгай Цэрэн Дондог манлайн хов нарын тухай өгүүлснийг таймлан хүргэе. Хорог Баянгийн эцэд Цэрэн Дондог гэдэг сайн хулгайчээр өөрт оногдсон үйлээ өвгөн болтлоо таталгүй явсаар өөд болсон тухай нэг бус удаа сонсч байлаа. Сайн хулгай Цэрэн Дондог хаяага хадардаггүй. Харц олон дээлтэй сайн ир явсан шиг байгаа юм. Манай нутагт өмнө газрыг зорддог их шар замын ором өдгөөч өвс шарилж ургасан өргөн готгор болон зурайж умар зүгийг барин отсон тов тодхон бий. Энэ замыг олон хятад данжаадыг шоглон хулуулж насыг илээсэн гэцгээдэг юм. Сөг хэмээх элбэг сайхан ус бологтой баян бүрднээ нутаглах дэмбэрлийнхэн эсгий хийх гэж байсан цаг юмсан ч Цэрэн Дондог нэг өдөр тэднийхээр бохдаа та нарын эсгий хийх өдрийг би зааж өгье. Хүлээж байгаарай гэсэн цаадуул нь үгүй гэсэнгүй. Цэрэн Дондог хаашаа ч юм явж одоод хэд хоноо давхиж ирэхдээ за өнөөдөр эсгийгээ хийгээрэй гэж хэлээд өөрөө зар тараахаар явжээ. Төдөлгүй нутгийнхан цуглаж хүм ал багшран твхийсэн эсгий дэлхэн тавьсан жин үдийн цагаар хавиргын баруун ингэрээр олон тооны адууны тоос босоод иржээ. Энэ нь хятад гацар түүрэх их актын бараа байлаа. Сөөгийн ус булгийн анираар адуун сүрэг цоврон давхилдаж саахалтын газар хідэн бөөйсөн хятад адууны сүүлчийг хумин цаашлах зуур хотгийн онгоцонд орж ирсэнд аль сайхан мордыг Цэрэн Дондог чөтрлөөд байж төрүүчи адуу сууж ханаад гарч байхад туурчин хятадууд хурж ирсэн ч мөнөөх чөтөртэй мордыг үл анзааран орхих мөртөө хай энэ морд бидний адууг дагаад явах нэ мордоо аваарай гэж хэлээд адуугаа тууж утсан гэдэг. Эсгий хийж байсан хүмүүс Цэрэн Дондгийн чөдөрлөж үлдсэн 20 гаруй сайхан морийг хараад хорхойн хурж олзыг олуулаа гэхэд Цэрэнд орж та нарыг чөдөрлөхийг хэн бай гэсэн юм бэ гэж эрсгэн хэлээд мөнөөх мордоос суллан ядуу буураа нутгийнхандаа тарааж өгөхөөр тууж отсон гэдэг. Арга зайлтай цэвэрхэн хулгайч гэж бас байдаг аж. Шилийн эр Цэрэн Дондог тэртээ 20-од оны үед Хятадын Гамин цэрэг Монголд орж ирээд харгислал үйлдэх үед иргэнийхээ үүргийг нэр төртөө гүйцэтгсэн байдаг. Ер нь Гамин цовсон жилүүдийн унаар тоосон тунд Монгол хүний эр зориг ахваалт самбааны улбаа үлдсэн зөндөө. Их шар зам бараад нутгийн ардууд өглөөдөө өндөр ууланд гарч дуран барин сууж алсын бараа хардаг байж. Олондоо муу юмсын сураг дамжуулж аюул сүрлээс хамгаалж явсан өндөр мо гэдэг сайн ир шороот бичгтээр нутгалж байжээ. Тэрбээр ангөрөө харах нэрээр нэгэн зунжин уул хаданд сууж олон цөөн гамингийн ирж яваа сураг гарган амтан хүн мал хавгаа өмөрч үлдээснийг нутгийн өгсчүүл ярьдагсан. Өндөр янх гар биетэй эрүү түүш өргөн тэрбээр ганц нэг гаминтай тааралдахад айж сүрдэхэр биш байжээ. Нэгэнтээ 3 тэмээтэй гамин цэргүүд гарч ирлээ гэдэг хэлийг бэлгийн айлд хургуулсанд мөнөөх айлынхан уулга алтан дутааж өгч гин. Холоо очиж амсгаа даран байтал гэртээ уяатаа хүүхдээ мартсан байжээ. Сандран гүйж ирэхэд мантгар цагаан хүү юу ч болоогүй юм шиг унтаж хөвцсөн тухай шок коржонтой яриач байдаг. Гамин замдаа даралцсан адуу малыг дээрэнд нь тууж явах нь их байж унаач болдог, хоолч болдог байсан биз. Тэр цагт сайн ир Цэрэн Дондог хоргын ихцээ нэг аманд гамингуудыг отож байгаад тууж яваа малыг нь дээрэндээд эцэд нь тарааж өгсөн гэдэг. Цэрэн Дондог морины сайн эрийн овсгоо хоёроор гамингууд руу гинэт дайрч самгардуулдаг байсаагаад түүнийг Гамин цовсон өөмөнд жилүүдэд бүргэд харын нэг жалганд аргал гөрөөсний мах шарж идсэн шигэ адсаг хөтсөн дээр унтаж хөвцсөн шиг кэрэр гэр хицээр дэр хийж явсан тухай аав маань нэг бос удаа хүүрнэж үлээ. Өмнөд хөршөөс манай нутгийг дайрж умрыг зорсон 2 их зам байсан шиг байгаа юм. Одоо тэр замууд нэг нь тэлэрчээ, нэг нь долонд нуураас улаастайг чиглэн сунсан их өртөөний баян аваа сүж тойл төгөрөг гашуун гэсэн цайны газар байсан тухай түүх цатагт бичдэг. Харин нөгөө нь шар ойн юм. Заримдаа Бээжин замч гэдэг. Энэхүү замыг дагаж цус нулимс өнгө мөнгө эр зориг дээрэм тонуулан гих дандаа хар домог үлдэж хоцорсон байдаг. Он цагийн бэлүүнд мүлээж оргисон ярианаас хэдийг боловч хойч үедээ дамжуулмаар санагддаг юм. Алдарт иргэлийн зооны баруун сугад цагаан гогцоо гэдэг нэгэн хонхорт үе олон хүний үжирсэн яс саяхан болтол тарж байсан гэх. Гамин цовсон жилүүдэд хазгар майн зав тэргүүтээ нутгийн сайн ирчүүд Гамин цэргүүдийг тосон очиж алж хятад хүүрийг нэнд овоолсон гэдэг яриа бий. Үнэн худлыг хинч нотолсонгүй. Хазгар майн зав нь зүгээр нэг шилийн ир биш. Богд хаант улсын үеийн баатар ир байсан нь түүхэн үнэн.
1921-аас 1922 онд Хягт хүрээ ерөө хараа орчмоос амь золбон зогтсон гамин зэрэг хэсэг хэсгээр нутгаа тэмцэн зогтохдоо замдаа дээрэм тонуул аллах хядлага үрдэж явсаар нутгийн сайн эрчүүдийн занаанд орсон байдаг. Тиймээс гамингууд сүулдэ муу санаа агуулж ганц нэгээрээ шөнийн харанхуйд уулын жалга бараад нь зогтдог болсон гэдэг. Сайн дэлд нэг айл хаварчж байжээ. Өглөө эртээ гадаа нь тэмээ ойрлоход айж өргсөн гэрээ эзэн тотхон дээгүүрээ шагаан хартал хариуг юм уу шалтан тэмээ зайдалж буу үрсэн гамин зэрэг бууж харагдсан байна. Зуурын зайд сандарсан эцэг их хоёр 5 настай охиноо айргийн суулганы ард тэрлэгээр очиж орхиод хөдөлж болохгүй гэсэн хоёрхан үг хэлээд бүртэлцэж байтал нөгөө гамин орж ирээд хоёрынтоо буу тас хийлгэж гэрээ эцдийг хөнөөгөөд цай хоолны шавх руу гударч аваад гарч утсан гэдэг. Охин тэсчүүлдээ цаахалтын айл руу орилон гүйж очсон байна. Тэр охиныг амьд явах учиртай байжээ гэж хөгшөд ярьдагсан. Амьд үлдсэн тэр охин болох Дэнсмагва 70 он хүртэл Сүлэнхээрт амьдарч байлаа. Урт замд яваа хүмүүс юу эсийг ярих вүлээ. Сонссон, дуулсан, үдсэн харснаа илэн далангүй ярьдаг хүнд би дуртай. Нэгэнт 8 өртөө холыг гэтлэх аяны дөрөөнд 50 эргэм насны хүдрээр хамт гიშгв. Тэрбээр өөрийгөө өмнө говийн манлаа сумын хариат инх баяр гэж танилцуулав. Илдүү хараал ерөөлийн талаар хөөрөлдөж явснаа мань хүн манлайн хов гэгч сайн ярийн тухай хүүрнэжүүлээ. Манлаа сумынх болохоор хүмүүс манлайн хов гэж нэрлэлцгэж. Энэ нэр өмнө зүг хил даван одож өвөр Монголоос адуу мал хөөж авчран нутаг усандаа тараадаг байж. Нэг удаа муу мянганы хошуунаас хідэн тэмээ хулгайлсан юм байх. Дандаа сайн ачлагны ат байж. Наашаа элдэн хөөсөөр хариугүй хилэндээс алхтгийн даваан дээр хятадын хилийн харуул хойноос нь хөөж хов эгээтэл гүйцэгдэлгүй нутагтаа орж ирсэн гэдэг. Мань нэр Монголын хилийн цэргийнхэнтэй их сайн найзалдаг. Үүнийхээ ачаар хятадын нутгаас адуу мал хөөдөг байж л дээ. Хожуухан өвөр монголчууд манай хилийнхнээс хэдэн тэмээ хулуулсан тэр эрийг хэн гэдэг юм бэ гэж шалгаах дуртай байсан ч манайхан элдвээр дөвөөлж амаа жимийн өнгөрдөг байж. Гэтэл нэг саваагүй нөхөр манлайн хов гэдэг байхаа гэд ам алтчихсан гэдэг. Үүнээс үүдэн хятадууд манлайн ховд хараал хийсэн байгаа юм. Тэд манай хилийнхэнд манлайн ховын үр утмыг таслана гэж санал хийсэн үгээ дан хэлүүлсэн гэдэг юм. Сайн эр хов дөрвөн сайхан хүүтэй байж харамсалтай нь ховын хөвгүүдийн хэнэнч үр хүүхэдтэй болоогүй юм билээ. Шатдаг хүний ондог хараал гэж байдаг бололтой. Завхан аймгийн Сонгон сумын сайн эрчүүд. Завхан аймгийн Сонгон суманд олон жил ажиллаж амьдарсан аргач Цус нийгмийн үеийн Сонгон сумын амьд архив ажээ. Өнгөрсөн жил түүнтэй Завхан аймгийн орон нутгийн сэтгүүлч Батбаатар хөөрөлдөж Сонгон сумын нэгэн цаг үеинд өөх түүхийг нэгнгүй яриулсан байх бөгөөд тэр бүгдээс дээхэн үеийн засагт хааны шилийн эрчүүдийн талаар хөөрнөснийг нь толилуулъя. Батбаатар чи Сонгон сумын 80 жилээр сонин гарахтаа сумынхаа шилийн сайн эрүүдийн тухай бичихгүй яасан юм бэ? Сонирхолтой шүү дээ. Дээр үеийн шилийн сайн эрчүүд гэдэг чинь ёстой шагаа шиг нэлж шөрөмс болсон хүмүүс байсан гэж байгаа юм. Сайн ирсэн Афганэр хүртэл тусгай хүмүүс байсан юм билээ. Манай нутгийн хамгийн сүүлийн сайн ир даш ашаагаар л дуусах шивдэ. Сонгоны энэ нутгаар шилийн сайн ирийн түүх их би чамд ганц түүхийг ярьж өгье. Данжаахаа гэдэг их түүхтэй хүн байсан юм билээ. Шилийн ир Данжаахаа увсад баригдчихад шоронд сууж байж л дээ. Гэтэл нүмергийн нэг нөхөр увсын шоронгоос суллагдаад нутаг уцахтаа Данжаахаатай уулзаж гэр оронлуугаа хилүүлэх зүйл байна уу гэж асуусан байна. Хариуд нь Данжаахаа Сонгон сумын нутгийн хойд талаар олон булаг гэдэг газрын ойролцоо Данжаахаа гэдэг айл байгаа. За чи дүүгээр очиод сураглаж байгаад тэр айлд ороод хоол цай хийлгэж дайлуулж цайлуулаарай. Тэгээд ингэж хэлүүлж байна гэж хэлээрэй. Би увсын шоронд сууж байна. Энэ өвөл ер нь хатуу өвөл болох төлөвтэй. Нэг муу өнчин цагаан ишиг байгаа түүнийг л сайн маллаж онд оруулахыг бодоорой. Би эндээс хааштай гарахад хэцүү боллоо гэсэн үг дамжуулаадах гэж загсан байна. Нөгөө нөхөр нь үгүй өрдөө нэг муу өнчин ишгэнд ингэтлээ санаа зовоод байх тий ахав дээ. Өөр зах зүйл байгаагүй юм байх та гэж дотроо удаад замд гарч тэгээд сургалсаар байгаад нөгөө айлд очисон юм гинлээ. Гэрт нь орсон чинь нэг муу намхан хар авгаа байж ах юм гин. Тэгээд за би увсын шоронгоос суллагдаад явж байгаа хүн байна. Данжаахаа гэдэг хүн намайг гэрээр нэг ороод гараарай гэсэн юм гэхэд өнөө авгаа. Өө та дэшээс суу гэд цай хоол болоод явчихаж. Тэгээд нөгөө хүн ойр зургийн хууч хөөрж байгаад Данжаахаа хэлсэн нөгөө үгийг хэлсэн байгаа юм. Гэтэл авгаа
Энэ үйл хатуу үйл болох нь мэдэгдэж байна лээ, мэдэгдэж байлаа. Би багцаалсан юм гэж хэлээд тэр хүнийг явсны дараа нөхрийнхөө гаансны төө илүү урт цагаанс оруулыг шар эскинд боогод таргууны нүхэнд хийсэн гэж байгаа юм. Тэгээд нэг удаагүй байж байтал увсаас тэднийд нэгшлэг хийхээр хүмүүс ирээд юу ч олоогүй гэдэг. Тэр цагаан гаансыг нуусна нь эд хөрөнгө гэдэг талаасаа биш юм. Харин тэр нь данжаахаг хулгайд гэрчлэх зүйл байж л дээ. Яасан гэхээр хулгайд малаа алдсан тэр нутгийнхан их сайхан урт цагаан гаанстай хүн манай өвгөр явсан. Тэр хүн л мордийг минь хөөгд явчих шиг боллоо гэж мэдүүлсэн байж. Хашир данжаахаа болохоор надад тийм гаанс байхгүй гэж мэдүүлсэн байгаа юм. Ингээд гэрт нь нэгшлэг хийхэд тийм гаанс гарч ирээгүй учраас нотлох баримтгүйгээд данжаахаг увсын шоронгоос суллаж байсан гэдэг. Тэгэхээр тэр авгаа мөнч ухаантай байгаа биз. Сайн ирсэн авгаачул хүртэл өөр байдаг гэдгийн нэг баримт юм. Ер нь бол манай сонгон суманд дээхэн үед олон сайн ир байсан юм блэ. Хамгийн сүүлчийнх нь дашаашаа, түүний өмнөх нь данжаахаа. Данжаахааг 9 өрөө давсан гэж ярьдаг юм блэ. Түүнээс өмнөх нь болохоор шар жамбал. Одоо их хонглын дээр түүний уяан байдаг. За тэгээд баяр магна, баавай, махбал, лхаасур нарын шилийн ирчүүд байсан. Одоо энэ уртын дээд талд лхаасурнгийн уяа гэж байгаа шүү дээ. Би шилийн сайн ирсийг сонирхохоос гадна өөрийнхөө үеийн жаахан тиймэрхүү итгээд хүмүүстэй их нөхөрлөдөг байлаа. Яагаав нөгөө мó авиа надтай их цуг явна. За тэгээд бүрвд орж лугцад лутаанаар надтай мөн ч их цуг явсан да. Яс юм дээр авиа чинь их аимхай хүн байсан юм шүү дээ. Түүнийг Улаастан гүүрэн дээр дэмэттэй цуг явж байхад нь Улаастан хідэн хулиган банд хоргоогоод ийшээ гараад уулзчихгүй энэ төр гэж л дээ. Тэгсэн авиа. За одооны хүүхдүүд аргагүй. Та нар намайг дуулаагүй бах. Баатар зэлийн дошин дээр намайг хоргоодог хүүхдүүд бол аваа байж таарна. Заага авчихгүйгээд ухарсан чинь нөгөөдөл нь пэр хийтэл зогтож алгуулсан гэдэг. Тэгмэгц авиа. Баатар зэлийн бөөрг гэж болов бандаж нь томдсон банд хоёрыг би мэдэн шүү дээ гэж дэмэттэй томорсон гэж байгаа юм. Том үг, том бие хоёроо тэг зүрдүүлэхгүй юу? Мөн холионы хүн шүү.